Би Гисэр байна. Би Болор байна. Би Инх Тамир байна. Сайн бацгаана уу эрхэм өндөд сонсогчдоо, та бүхэн 77 Nation-ийн шинэ дугаарыг сонсож байна. Энэ удаагийн дугаараар улс төрч, зохиолч, хүний эрхийн төлөө зүтгэлтэн Зэдэв Дамбын оюун гэрэл оролцож байна. За тэгэхээр шууд асуултаасаа эхлэе. Та яагаад ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшгээр болов? Сонголт бий болохын тулд эмэгтэй гэдэг сонголтоос бий болгож болно, оюун гэрэл гэдэг сонголт бий болгож болно. Тэг ямар нэгэн байдлаар одоо хүмүүс чинь замд сонголтгүй сонгуул болчлаа гэдэг гомдлдог шүү дээ, тий. Тэгэхээр төрөл бүрийн байр суурьтай, төрөл бүрийн амьдралын туршлагатай хүмүүс оролцож ээж бас сонголт өргөн болох юм болоо гэж бодоод. За Монгол улсын ардчилсан тогтолцоо эхлээд одоо 30 жил болж байна л да. Тэгээд бидний улс төрийн орчинд яригддаг ардчлалын алтан хараацаа гэдэг дандаа эрэгтэй хүмүүс байдаг тийм үү? Тэгвэл та жоохон эмэгтэй хүмүүсийн оролцоо тэр үед ямар хөө байсан? Одоо 30 жилийн өмнө ямар байсан? Одоо 30 жилийн дараа ямар хөө байгаа тэр талаар сонсогчд бидэнд ярьж өгөөч. Ардчлалын 25 жилийн хойд болсон л да, нэг 5-6 жилийн өмнө, 5 жилийн өмнө. Тэгэхэд олон улсын хэвлэлүүд яг Монголын ардчлал 25 жилийн түүхэндээ яг юу хийсэн, хин яаж оролцсон гэдэг ингээд асуулт сурвалжилж ингэж нийтлэл энэ төр цуглуулж явж байсан. Тэгээд тэр үед би тухайн үеийн Prism гэдэг нэг судалгааны одоо дандаа олон улсын сэдвээр өчтдөг судалгааны нийтлэлүүдийг бичдэг тийм сэтгүүлд Монголын ардчлалын чимээгүй ард тал буюу эмэгтэйчүүдийн оролцоо гэсэн юм нийтлэл бичиж явуулж ирсэн. Тэгэхээр тэр нийтлэлдээ бол би одоо Монголын ардчлалд эмэгтэйчүүдийн оролцсон хувь нэмэр юу байдаг вэ гэхээр хамгийн эхлээд нөгөө жагсаал цуглааны үеэс ахуулаад одоо 90-ад оноос ахуулаад дандаа тэр гишүүдийг бүртгэх, бичиг цаасыг хийх гэдэг яг арын албаны өдөр тутмын одоо оператив ажлыг эмэгтэйчүүд явуулсан байдаг юм аа гэдэг ингээд бичсэн. Хамгийн анхны жагсаал цуглаан, хурал, мурал гэл ингээд мандатын комисс, артлын бүртгэл, тэгэл гишүүдийн тийм ажлын хуваарлалт, тэгэл нөгөө утсан дээр байнга суух гэл ингээд яг өдөр тутмын 24 цагийн ажлыг эмэгтэйчүүдийн хүчээр хийсэн байдгийн. Дараа нь бид нар нийтлэлдээ бас бичсэн л дээ. Дараа нь ингээд цоош нэр ингээд ардсан төр засаг гараад ирсэн. Коммунист байх үеийн бүх хууль дүрмүүд шинжлэгдэх хэрэгтэй болсон. Тэгээ маш их цаасны ажил хийх хэрэгтэй болсон. Ер нь улс орон засаглалыг өөрчилнө гэдэг бол засаглалыг хөтөлж явдаг дүрм журмыг л өөрчилнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр дүрм журмын цаасны ажлын голыг бол эмэгтэйчүүд нугалсан. Өнөөдөр ч нугалсаар байгаа. Тэгэхээр зэрэг тэр одоо бичиг цаасны асар их орчуулах ажил, асар их бичих ажил, асар их засаж янзлах ажлыг эмэгтэйчүүд нугалсан байд юм а гэж би бас судалгаатай тоотоо бичсэн. 3 дахь одоо эмэгтэйчүүдийн ардчлалд орсон том хувь нэмэр бол ер нь иргэний нийгэм гэдэг зүйл төр засагтаа зэрэгцэж гарч ирж иргэн төр хоёр зэрэгцдэг. Иргэн төр хоёр үндсэн хуулиар яг одоо ижил тэнцүү эрхтэй гэдэг байгаа мөртлөө иргэний нийгмийн байгууллагууд л байхгүй бол тэр ижил тэнцүү эрхээ эдлэх нөхцөл бол үүсдэггүй. Зүгээр гэр гэртээ сууж байгаа төртэйгээ ижил тэнцүү эрхтэй болоход бол маш хүнд. Тийм учраас иргэний нийгмийнхэн дуу хоолойгоо нэгтгэх, үүрэг ороолтой байх, хэвлэл мэдээлэлтэй одоо хэвлэл мэдээлэлд иргэд оролцох гэдэг иргэдийн одоо яг тэр иргэний нийгмийнхаа хуваар оруулж байгаа хувь нэмрийг голыг бол эмэгтэйчүүд нугалцсан гэж одоо яг тухайн үед дүгнэгдэж гарч ирж байсан. Яг гэвэл анхны одоо зохион байгуулагчдаас иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллүүдийн дандаа артлын ажил, дандаа одоо голыг эмэгтэйчүүд нугалж явсан байдгийн. За би гэхэд л одоо 30 жил ардчилсан нийгмийн төлөө ингээл ажиллаж зүтгэж явж байхдаа эсвэл төрд, эсвэл иргэний нийгмийн байгууллагад ажиллаж байсан байдгийн. Одоо бол би жишээлбэл иргэний нийгмийн байгууллагад иргэний нийгмийнхаа шуумаар жорлонгоо үйлчлэгээ төсөл хэрэгжүүлээ явж байгаа. Өөрөөр хэлбэл дахиад би нэг иргэний нийгэмд үйлчлээд явж штэ. Тэгээ тийм утгаараа бол ер нь бол эмэгтэйчүүдийн үүрэг рол энэ ардчилсан нийгмийн суурийг тавилцахад бол бүх шатанд бол цоош нь ажлуудыг дандаа ингээд өдөр тутам хийж оролцсон байдгийм аа ингээд тэгш оролцоотой оролцсон байдгийм аа гэж дүгнэлт гарч ирсэн. Гэхдээ нөгөө эргээд харахад түүхэн дээр дандаа өдөртжсэн дарга нар одоо жишээлбэл төрийн ордонд гихтэл зөвхөн ерөнхий сайд байсан хүмүүсийн зураг, дарга нарын зураг байдаг гэдэг шиг ингээд зургийг хараад явхаар 30 жилийн түүхэнд дандаа эрчүүд ажиллаа хийсэн юм шиг зураг түүх үлдсэн байдаг аа. Гэхдээ яг энэ түүх гэдэг чинь өдөр тутмын хөдөлмөрөөр өндийж босдог түүх учраас тэр өдөр тутмын хөдөлмөрийг бол яг тэнцүү хийлцсэн байдаг юм аа л гэж гарч ирдэг.
Зөв. Ер нь ингээд Монгол улсын тухай бичсэн улс төрийн номууд, түүхийн номуудад угаасаа Монгол эмэгтэйчүүдийн нэр байдгүй шүү дээ. Дандаа эрэгтэй хүмүүсийн нэр байдаг те. Одоо та сая өөрөө хэллээ ерөнхий сайд ч юм уу, гадаад иргэн сайд гэдэг ерөөсөө эмэгтэй хүний байр суурь байхгүй. Тэр нь тогтолцооны асуудал байсан болов эсвэл манай эмэгтэйчүүд өөрсдөө тэр ажилд шамдангуй олзуурах уу, туслах сэтгэлээрээ тусалж исэн болов уу? Одоо тэгвэл эмэгтэйчүүдийн манлайлал, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшин хэр одоо орчинд явж байна 30 жил өнгөрлөө шүү дээ. Ер нь бол түүхэнд ингэдэж штэ хүний түүхийг бид нэр судлахдаа тухайн түүхэнд одоо манлайлах үүрэг оролцоо хүмүүсийн нэрийг бол түүхэнд заавал ингээд үлдээж идэг. Тэгээ аралт нь арын албаныхан ард түмэн тэгэл оролцогчид бол түүхэнд тэр болгон нэрээрээ онцгойлон заагдаж ордоггүй. Тийм ч учраас дэлхийн түүх тэр чигээрээ л эрчүүдийн түүх юм шиг уншигддаг. Гэтэл дэлхий дээр бол эрэгтэй эмэгтэй хүмүүс үргэлжил хамт байж исэн, амьдарч исэн байдаг. Нууц товчоог судалсан одоодын эрдэмтэд хэлдэг штэ. Нууц товчон дээр яг ингээд Чингис хаан 9 өрлөгийг магтаад, хүүхдүүдээ магтаад ингээд баахан хүмүүс ингэж их Монгол улсыг байгуулахад оруулсан гавьяагийн үнэлж үг хэлжсэн нь яг эмэгтэйчүүдийг нэр дурдаж магтчихсан хэсэг алга болсон байдаг гэд судалсан байдаг юм билээ. Тэгээд яг хин хэнийг юу гэж магтсан хэсэг алга болсон бэ гэдгийг судалж явж байгаад ингээ араб хэл янз янзын хэлэн дээрээс янз янзын одоо ишлүүдийг олсоор байгаад нөхөд ингээ Монгол хаттын нууц товчоо гэдэг ингээ ном хийсэн байдаг штэ. Жак Безерфорд яг тэр шиг ер нь бол судалж гаргаж хин юу хийсэн, хизээ яасан гэдгийг судлаад бичээд байх юм бол эмэгтэйчүүдийн оролцсон маш их одоо ч маш их байгаа. Зүгээр уламжлалт маягаараа зүгээр мэдээний гарцэг шиг бичээд явна гэх юм бол гарцганд дандаа эрэгтэй хүмүүсийн нэр ороод ингээд бичигдээд идэх. Тийм учраас ер нь бол түүхэнд үлддэг бас нэг одоо зүйл бол өрсөлдөө. Одоо хүмүүс чинь нэг янз янзын дайны түүх, янз янзын сонгуулийн түүх, янз янзын өрсөлдөөний түүх чинь одоо яасан ялагдсанаас үл хамааран одоо түүхийн нэг хэсэг болж үлддэг. Тийм учраас ер нь эмэгтэйчүүд бас энэ өрсөлдөөнд бас их зөрөгтэй орж явах хэрэгтэй байдаг. Тийм учраас бид нар улсын их хурлын квот гэж гаргасан байдаг. Орон нутгийн сонгуулийн квот гэж гаргасан байдаг. Эмэгтэйчүүд заавал 20% нь орж өрсөлдөх ёстой гэдэг ингээд тийм квотууд байдаг. Тэгэхээр энэ квотууд бол сүүлийн үед эмэгтэйчүүдийн оролцоог бол одоо нэмэгдүүлж өгч байгаа. За орон нутгийн түвшинд ялангуяа сумын түвшинд, аймгийн түвшинд бол эмэгтэйчүүдийн оролцоо 40-50% хүртэл өсөжсэн үе бий. Гэхдээ орон нутгийн сонгуульд квотын авчид 20%-аар тавьцнаас болоод 50% оролцож чадчихсан эмэгтэйчүүд зарим суманд 20% оролцож байгаа гэх мэт буурсан тохиолдол бий. Гэхдээ ерөнхийдөө бол их хурлын сонгуул дээр бол эмэгтэйчүүдийн оролцоо сүүлийн жилүүдэд бол байнга өсөлттэй явж байгаа. Гэхдээ хүн хизээж хүрч чадаагүй 3 албан тушаал байж байгаа шүү дээ. За 3 шишээ нэлээд олон байгаа. Гэхдээ нөгөө төрийн 3 өндөрлөг гэдэг албан тушаалд бол эмэгтэй хүмүүс ерөөсөө очиог байгаа шүү дээ. Сүүлийн хэдэн 100 жил очиог байгаа юм. Тийм мандгай цэцний хатнаас хойш нь очиог байгаа ш. Очиог хэрэгэл байж байгаа шүү дээ. За таныг улсын хурлын гишүүн байхад улсын хурлын эмэгтэй бүлгийн гишүүд 12 л байлоо. 11 л байсан. 11 л байсан. Та 11 одоо санал нэгдээд үнэхээр сайн ажиллаж чадсан гэж бодож байна уу? Яг уу ер нь нэг эмэгтэйчүүд ингээ хүчтэй эмэгтэйчүүд нэгдэхтэрээ би энд атархад ч юм уу харилцааны үл ойлголцох асуудал бас гардаг шүү дээ. Тэр асуудлыг одоо яг улсын хурлын шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн хувьд яаж шийдэжсэн бэ? Манай 11 гишүүн бол нийлээд хамтдаа маш олон хуулийг гар нийлж баталсан. За ер нь парламентын түүхэнд эмэгтэйчүүдийн гар нийлж баталсан хуулийнхаа тоогоор манай эмэгтэй гишүүд бол толгой зөгтөг. Өнөөдөр ч гэсэн бидний рекордыг ер нь эвдсэн эмэгтэйчүүдийн бүлэг гарч ирээгүй байна. Тэгэхээр бид нар бол хүүхэд харах үйлчилгээний хууль, хог хаягдлын тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, за хүүхдийн эрхийн тухай хууль, тэтгэврийн бодлогын одоо баримтчиг гэдэг маш олон хуулиуд дээр тамхины эсрэг хууль байна тий. Тэгээд маш олон хуулиуд дээр бол бид нар гар нийлж багаараа хуулиудыг батлуулж ирсэн. Одоо Монгол ардын намын гадаад байдал аюулгүй байдлын одоо байнгын хороод 2 эмэгтэй гишүүн байна л та. Тэднээсээ яг нэг нь ярьж байгаагаар бол эмэгтэйчүүдийг ингээд
сонгосноос хойш дандаа ингэж хүүхэд эрүүл мэнд тэ гэр жоохон ахуйн талын хууль боловсруулах ажилд ингэ тавиад байна. Энэ бас нийгэм нийцж гэнэ үү биднээсээ орон тавг бас мэдээж улс төр судлаач гадаад харилцааны мэдлэлтэй бол өөрийнхөө хүссэн одоо албанд баймар байна гэсэн тийм шүүмжлэл хэлжсэн л дээ. Яг хоо таныг улсын хурлын гишүүн уучлаарай байхын тулд байж ах үед чинь Бачимэг агсан маань байсан те. Миний хувьд бас Бачимэг ихч бас мэрэгжил нэгтэй хүний хувьд бас миний ментор байсан. Бид хоёр зөндөө Монгол улсын аюулгүй байдлын талаар ярьж байсан. Хамгийн сүүлд UC Berkeley-д багт нь уулзчихсан 2014 он байна уу 14 15 онд байна уу. Тэгвэл та одоо улсын хурлын гишүүн эмэгтэй хүний хувьд хамгийн том рол юу вэ гэж боддог вэ? Заавал ахуйн асуудал шийдэх үү эсвэл одоо өөрийнхөө хамгийн чухал гэж бодож байгаа асуудлыг шийдэх үү? Аль алийг шийднэ. Эмэгтэй гишүүд маань бид нэр аль асуудал дээр л идэвхтэй байсан. Төсөв хэлцэх үед бол бид нар маш нөлөөтэй байдаг гэсэн. Ер нь эмэгтэйчүүд төсвийн хөрөнгө оруулалтыг зөв зарцуулах, ялангуяа эмэгтэйчүүдийн асуудлыг шийдэх тэр чухал зүйлд нь хөрөнгө оруулах тал дээр нийлж тэмцлээ хийдэг гэсэн төсвийн хуулийн дээр нийлж юу яадаг гэсэн. Манай эмэгтэй гишүүд олоолаа орсон хууль зүйн байнгын орны асуудлуудыг бол бид нар анхудаа манай эмэгтэйчүүд олоолаа орсон учраас гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж тооцдог болсон. Бид нар эрүүгийн хуулинд маш их нөлөөтэй оролцож байсан. Эрүүгийн хууль, хянан шийдвэрлэх тухай хуулинд бол бид нар бас маш их нөлөөтэй оролцож байсан. Тэрнээс өмнөх бүх парламентын түүхэнд гэр бүлийн хүчирхийллийн асуудал дээр тусад нь ингээ гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль гэдэг нэг юм хууль гаргаж өгчөөд эрүүгийн хуулийн дээрээс оруулж өгдөг байсан л да. Тэгэхээр бид нар тэрийг эрүүгийн хуульд оруулах, эрүүгийн одоо гэмт хэрэг болох тэр гэмт хэрэг гэж тодорхойлоход нь бол бид нар бол эмэгтэйчүүд бол хүчтэй нөлөө үзүүлж ирсэн. Монгол хэлний тухай хуулийг батлан гаргаж ирсэн. Монгол хэлний тухай хуулийг Бачимэг гэсэн маань санаачлаад тэгээд бид нар бол дэмжиж гаргалцж байлаа. Тосон бомбын нурууг тусгай хамгаалтанд оруулах гээд байгаль орчны томоохон асуудлууд дээр бол бид нэр дуу хоолойгоо нийлүүлдэг байлаа. Тэгээ ер нь оролцоогүй салбар ер нь байхгүй дээ. Манай 11 эмэгтэй бол тэр бүх салбарт л бол бид нэр дуу хоолойгоо нийлүүлж чадчихсан л да. Надад нэг юм асуулт байна. Тэгээ юуны дөрөнд Монгол улсын ерөнхийлөгчд нэр дэвшигчтэй юм ярих завшаан гарсан би их баяртай байна. Тэгээд ерөнхийлөгч гэдэг одоо тушаал надад их сонирхолтой санагдав. Ялангуяа одоо зөвлөлт холбоот улсаас хойш одоо зөвлөлт холбоот улсын гишүүн улс тэрнээс гадна нөлөөлөлт байсан улсуудын нэг бол Монгол улс шүү дээ, тэ. Тэгэхээр тийм төстөө байсан улс төрийн тогтолцооноос парламентын засаглал сонгосон Монгол улс бол тэр дундаа маш их онцлогтой гэж одоо эндээс би одоо янз янзын шинжээчдийн бичсэн зүйлүүдийг уншиж ирсэн. Тэгээ парламентын засаглалын онцлог нь юу вэ гэхээр гүйцэтгэх салааны тэргүүн нь ерөнхий сайд байдсан шүү дээ, тий. Тэгээд ерөнхийлөгч гэдэг одоо тушаал Монгол улсын хувьд ямар ач холбогдолтой юм бэ гэдэг надад ийм асуулт сүүлийн үед гардаг болсон аахгүй. Хуучин бол ерөнхийлөгч гэхээр хамгийн гол хүн юм байна л гэж хүн болгон би бол жоохносоо л тэгж боддог байсан. Тэгээд гэсэн чи яг засаглалыг болохоор засгийн газрыг ерөнхий сайд тэргүүлдэг юм байна. За тэгвэл ерөнхийлөгч гэдэг тушаал ижил юм парламентын засаглалтай улсууд ямар одоо үүрэг рол хийж авч явд юм бэ нэгт. Хоёрт одоо ингээд одоо улсын эв нэгдэл үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүний ингээд хоёр нь одоо яг ерөнхийлөгч, ерөнхий сайд байна. Монголын тохиолдолд надад юу сонирхолтой санагддаг гэхээр уг нь бол өрсөлдөгч намуудын лидерүүдийн бүртлээ ингээд за юу ч гэсэн ингээд хамтдаа уулзрал ажилт юм байна да тий. Тэгэхээр танаас би юу асуумаар байна гэхээр яг Монгол улсын ерөнхийлөгч одоо яг ямар ач холбогдолтой юм бэ? Тэгээ ер нь тийм ирээдүйд одоо энэ одоо ямар чиглэл рүү энэ одоо харилцаа нь ямар чиглэл рүү явах хэрэгтэй юм бол? За юуны өмнө би ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч харах биш шүү гэдэг. Намаас нэр дэвших үү? Намаас нэр дэвшихийн төлөө эцэн өрсөлдөнө гэдэг зарлцаа. Өрсөлдөгч гэж хэлж болох уу? Одоо горилагч гэж хэлж байна. За. Би одоо бол горилагч гэх юм уу те нэр дэвшихийг горилагч шүү дээ. Яг нэр дэвшигч биш. Тийм учраас ер нь бол яг сонгуульд бол одоо ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийг бол нэгч нь бол ярьж чадахгүй. Окей. Тэгэхээр зэрэг ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлог нь хов хүн бие дааж нэр дэвшин гэдэг ойлголт байхгүй.
парламентд суултаа намууд нэр дэвшүүлнэ гэдэг ойлголт байна. Тийм учраас тухайн одоо парламентд суултаа намаасаа нэр дэвшихийн төлөө өгсөн өөрийгөө зарласан гэж ойлгож байна. Тэгэхээр энэ намаас нэр дэвших асуудал бол нэг ойрын 2 сарын дараа гэхэд биднэрт одоо бүх нэр дэвшигчнээ бүх намуудаас тодроод гараад ирэх байх л да. За гэхдээ чиний асууж байгаа асуултууд маш чухал асуултууд байна. Ер нь манай Монгол парламентын засаглалтаа орон гэдэг чиглэлийг сонгоцсон мөртлөө яагаад ерөнхийлөгчтэй байгаад байгаа нь тэр ерөнхийлөгч нь ямар ач холбогдолтой вэ гэж асуулаа тийм. Тэгэхээр Монгол улс парламентын засаглалыг сонгож явах үеийн нөхцөл байдлыг бол түүхчид бол их анхаарч судалдаг. Яагаад тэрийг судалдаг вэ гэхээр Монгол бол тухайн үед зөвлөлт холбоот улсын гишүүн байгаагүй. Харин социалист лагерийн гишүүн байсан. Социалист лагер гэдэг нь зөвлөлт холбоот улсын 15 бүгдээр улс ороод зөвлөлт холбоот улс нь өөрөө ороод дээр нэмээд зөв Европын орнууд, Монгол улс, за тэгээд одоо хойд солонгосын тэгээд ингээд Куб гэдэг энэ орнууд нийлээд коммунист лагерийн орн буюу одоо тэр социалист лагерийн орн гэж ярьдаг байсан. Одоо хүйтэн дайны үед. Тэгэхээр зэрэг бид хүйтэн дайны үед дэлхийн ингээд коммунист капиталистаараа хуваагдсан байх үед бид нар коммунист лагер дотор байсан. За энэ лагер ингээд задраад бүх улсууд өөрөөрөө тусгаар тогтнолоо зарлаад өөрөөрөө арчсан одоо нийгмийг байгуулна гэдгээ зарлаад Европын одоо ялангуяа зүүн Европын орнууд бол ер нь Европын модельийг дагсан. За Европын парламентуудад төстэй Европ орнуудад төстэй ингээд дагаад явсан. Зөвлөлт холбоот улсын одоо харьяанд байсан тусдаа одоо бүгдээр туус болон гарсан улсууд бол Америкийн загварыг их дагсан, ерөнхийлөгчийн засаглалтаа болох загварыг их дагсан. За Монгол улс бол яг аль ч бүрэн дагаагүй. Бид нар бол ерөнхийдөө парламенттай хамгийн том эрх мэдлээ өгч, хууль тогтоох гол эрх мэдлээ өгсөн ч гэсэн ерөнхийлөгч гэдэг тэр улсыг төлөөлж бусдад харьцдаг, Монгол улсыг төлөөлөх эрхтэй, төлөөлөх үүрэгтэй үндэсний эв нийтлэг хангагчийн дүр төрхийг тусна ард түмнээрээ сонгуулъя гэдэг ийм шийдвэрийг манай улс гаргасан. Тэгэхээр ард түмнээр сонгогдсон ерөнхийлөгч, парламентаас сонгогдсон ерөнхийлөгч хоёрын ялгаа байдаг. Ялангуяа жишээлбэл Европын холбоо бол парламенттай гэсэн мэтлээ парламентаасаа дахиад ерөнхийлөгч сонгодог штеп. Тийм. Тэгэхээр зөв парламентаас сонгогдсон ерөнхийлөгч бол парламенттай л ажиллаа хайруулсан. Тэгээд парламентаасаа л гарч ирнэ. Парламентод ямар нам олгох гарсан тэр намын л хүн ерөнхийлөгч болдог. За манай Монголд бол ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог учраас парламентыг өөр намаас сонгочоод ерөнхийлөгчөө шал өөр намаас сонгож бас болно. Ард түмэн энийг хүсэж чинь ямар дүр төрхийг хүсэж чинь ямар хүнээр төлөөлөхийг хүсэж чинь тэр хүнээ сонгодог. Тэгэхээр зөв ач холбогдол нь юунд байдгийг бэ гэхээр Монгол улс бол одоо геополитикийн хувьд хоёр том хөрштэй. Тэгээд дэлхийн нийтэд одоо эдийн засгаа ингээ харьцуулах юм бол бид нэр өрсөлдөх чадвараараа бол тийм ч дээгүүр биш. Нэлээд доогуур явж байгаа одоо ийм улс орн. Тэгэхээр зэрэг ийм улс оронд бол гадаад харилцаагаа нэмэгдүүлэх, гадаад одоо тэнцвэртэй бодлогыг зохион байгуулж явуулах, гадаад улс орнуудаас дэмжлэг одоо хань хамсаа өсгөх гэдэг ингээд маш их одоо туслалцаа хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ туслалцаа, энэ нөхөрлөл, энэ Монгол улсыг бусдын төвшөнд авчирч өгөх одоо яриа хэлцээг хийдэг дүр төрх мөр царай Монгол шиг улсад маш их хэрэгтэй. Тэгэхээр манай улс бол парламентын одоо спикерын тусдаа засгийн газрын тусдаа одоо гэрээ хэлцээр хийдэг их мэдлэлтэй ч гэсэн Монгол улсыг төлөөлөд мөр царай болоод үйл ажиллагаа явуулах гэдэг ийм үүрэг бол ерөнхийлөгчд байдаг. За энэ бол энэ хүний одоо үндсэн үүрэг нь. Үндсэн одоо ард түмний тэр хүнд одоо цалин төлж байгаа тэр хүнийг одоо сонгон гаргаж байгаа гол шалтгаан л юм. Гэхдээ зөвхөн төлөөлөх гэдгээс гадна одоо засаглалын хуваарлтууд гэж байна шүү дээ. Засаглалын тэнцвэртэй байдал. Парламент бол хууль гаргах эрхтэй. Гэхдээ тэр хуулийн дотор хүнд таалагдаагүй, ард түмэнд таалагдаагүй ноцтой залт явж байгаа юм бол тэрэн дээр нь одоо хориг тавих эрхийг ерөнхийлөгчд өгдөг. За энэ хуулийн дээр бол яасч болохгүй юм залт орчжээ. Энэ залтан дээр хориг тавьж байна гэдэг хэд нэгэн одоо хазаарлан гэсэн. Тэгэхээр зэрэг одоо мориор байх юм бол одоо амгаагийн татдаг, зөвхөн тэр амгаа татдаг, хазаарладаг тэр одоо эрхийг бол ерөнхийлөгчд өгсөн байдаг. За нөгөө нэг эрх нь бол нөгөө ард түмний эв нийтлэг хангах эрх мэдэл. Ард түмний эрх мэдлийг хангах бол сайнын шагнаж муугийн шийдэхэд одоо үлгэр дуурайтай оролцсон гэсэн үг. Тэгэхээр өөрөө шүүх эрх биш. Гэхдээ
шүүхийг зөв ажиллуулахад нь бас чиглүүлдэг. Тэр сүүгчийг томилдог, прокурорыг томилдог ийм одоо үүргийг гүйцэтгэдэг ирэх байдаг. За гэхдээ саяхны гарсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд бол шүүхтэр одоо ерөнхийлөгчийн эрх мэдлийг бол нэлээд хязгаарласан байлээ. За тэгээд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг удирддаг, зэвсэг түвшнийг удирддаг. Ийм ажлыг бол ерөнхийлөгч хийдэг. За тэгэхээр шинэ цаг үед ерөнхийлөгч одоо ямар үүрэг оройлт юм бэ? Ер нь цаашдаа яаж хөөсгөө гэж асуусан шүү дээ, тийм. Тэгэхээр дэлхийн нийт маш их хөөсөж байгаа. Дэлхийн нийтийн одоо асуудлууд хөөсөж байна, зөрчил нь хөөсөж байна. Тэрийг шийдвэрлэх арга зам нь хөөсөж байна. Энэ үед бол бас яг тэр уламжлалт удирдагчийн дүр төрх бас их хөөсдөг. Тэр уламжлалт удирдагчийн дүр төрх хөөснө одоо үлгэр дуурайлалд үзүүлэх талбар бол нэмэгдэн. Ингээд ирэхээр нэг ард түмний эвнэгдлийг хангахын тулд ард түмнийхээ одоо соён гэгэрэл, ард түмнийхээ боловсролын түвшин, ард түмнийхээ одоо тийм өөрчлөлтийг хүсэж байгаа зүг чиг рүү удирдагч нар бас өөрчлөгдөж явах хэрэгтэй байдаг. Тийм учраас тэр хандлагын өөрчлөлтүүд бол дараагийн ерөнхийлөгчдийн дүр төрхөнд бол гарцтай гэж би боддог. Энтэй холбоотой нэг юм асуулт байна. Нэг хэсэг манай монголчууд нэг ийм санаан дээр ер нь хуваагдчихсан надад анзаарчихсан л та. Монголд ер нь ерөнхийлөгчийн засаг л бас зүгээр юм биш үү гэсэн нэг тийм асуулт явуулсан. Та тэрэн дээр ямар бодолтой байдаг? Би тэрийг ерөөсөө зөвшөөрдгөө. Би бол парламентын засагчтай байх нь Монголд илүү дээр гэж үздэг. Яг бол парламент бол илүү одоо ард түмний өмнө шууд хариуцлага хүлээх боломжтой. Тэгээд дээр нь ил тод ард түмний өмнө одоо яг мөнгийг яаж хойрлцоо нь тотал ингээл олон хүн маргалдаад ирэхээр дундаас маргааны дундаас ил тод гарч ирдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг 76 хүн төсөв яриад эхлэхэд тийш мөнгө өгчлээ, ийш мөнгө өгсөнгөө гэж 76 хүний яриан дотроос иргэд мэдэх ирэхээр өөртөө доторыг яаж зарцуулж байгааг мэдэж авдаг. За ерөнхийлөгчийн засаглалтай байхын нэг одоо найдваргүй тал нэг юм уу да. Хэрвээ хин нэгэн хүн одоо ганцаараа мөнгө захиран зарцуулаад ганцаараа тий гарын үсэг зураад одоо гүйцэтгэх мэдлийг эдлээд эхлэх юм бол ямар ч хяналтгүй байх магадaltaй. Тэгэхээр одоо маш их ардчилсан соёл нь одоо бүрэн одоо нэвт шингэсэн газар л одоо энэ ерөнхийлөгчийн засаглалтай үеийн одоо төсвийн хяналтыг сайн хийж чаддаг бах. Ер нь бол ардчилсан иргэний оролцоо ялангуяа төсвийн сахилгаат ёс зүйн бүрэн төлөвшөж амжаагүй тогтолцоон дээр бол ерөнхийлөгчийн засаглал ороод ирэхэд ихэвчлэн ганцаараа баяжих, ганцаараа хөрөнгөцөхтэй хууль бусаар хөрөнгөцөх талын ерөнхийлөгч нар бол давмгаалаад байдаг. Тэгэхээр та нар сүүлийн үед ер нь ингээл ерөнхийлөгчтэй огцруулсан ерөнхийлөгчийн засаглалтай орнуудыг ингээл та нар жишээг ингээл харж байгаа. Харахаар дандаа л нэг ард түмнээс мууж бариулсан асар том орд харш. Тэгэл асар их нөгөө бараг л алтан жорлон шиг жорлонтой зүйлүүд гарч ирээд байдаг шүү дээ. Туркмен дээр гарч иржсэн, Тажик дээр гарч иржсэн, Украин дээр гарч иржсэн. Тэгэл ингээл тэр одоо гүйцэтгэх засаглалтай хүн ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын тэргүүн өөрөө ерөнхийлөгч байх үедээ мөнгөөр яаж туулж, мөнгө нь ямар хяналтгүй байгааг бол удаа дараагийн нэг муу засаглалтай жишээ нэгтэй бол их харагддаг. Тийм учраас ер нь бол бид нар парламентын засаглалтай байж илүү их хил тод нөхцөл илүү хяналттай ажиллах гэж боддог. Зөв. За тэгвэл Монгол улсыг тойрсон геополитик Орос, Хятад хоёр улсын арчилсан бус лидерүүд байна. Энэ бол яг одоо Монгол улсын бодит байдал тийм үү? Тэгвэл Монгол улсын цаашдын ерөнхийлөгч яаж энэ арчилсан тогтолцоог хадгалахад нөлөөлөх вэ? Ер нь бол дэлхийд даяараа бүх улс орн яг ард түмнийхээ хүссэн тогтолцоогоор амьдардаг. Тийм учраас Монголын ард түмэн ардчлалыг хүсэж байгаа цагт арчилсан тогтолцоогоор л явдаг. Энэ дээр бол одоо дотоод тогтолцооныхоо өөрчлөлтийг гадна талд байгаа хуршүүдтэйгээ холбоод тэр хуршүүдийнхээ тогтолцоодтой бид нар нийцэх ёстой юу, нийцэх ёсгүй юу гэд маргаа өрнүүлээд байх бол шаардлагагүй гэж үзэж байна. Яг тэгвэл улс болгон ард түмэн нь одоо ямар тогтолцоог илүү хүсээд байна тэр тогтолцоо руу л яваад байдаг л да. Хоёр хурш маань хоёулаа маш их урт хугацааны түүхтэй өөрсдийн гэсэн өстө маш гүн гүнзгий түүхтэй ийм одоо улс орнууд дэлхийн түүхэнд ч маш том хувь нэмэр оруулдаг өөрсдийн ч гэсэн маш гүн гүнзгий түүхтэй улсууд манай улс ч гэсэнтэй яг өөрийнхөө түүхээр амьдарч өөрийнхөө хувь заяагаар
өөрчлөгдөж явж байгаа юм улс. Тийм учраас хувь заяа бол өөр үеж болно. Гэхдээ хөршүүд бол газрын зураг дээр нэгэнт одоо нэг тэгээд дэрэгдээ төрчихсөн учраас дэрэгдээл бидний амьдрал үргэлжлэнэ. Тэгэхээр зэрэг энэ нөхцөлд өөрийн одоо ард түмний хүссэн тогтолцоогоор яаж амьдрах вэ гэдгийг одоо Монгол улс үндсэн хуулинд гадаад бодлогонд маш сайн тусгаж өгсөн байдаг. Үеийн засгууд энийг одоо уламжлуулгаад хэрэгжүүлээд явж байдаг. Тэгэхээр зэрэг гадаад бодлого бол уламжлалаа маш сайн сахих хэрэгтэй. Уламжлалаа маш сайн сахиад хөршүүдтэйгээ маш сайхан харилцаагаа гүнзгийрүүлээд дээр нь дэлхийн нийтэд маш сайн таатай харилцааг улам их дэлгэрүүлэх хэрэгтэй. Тэгжээж нөгөө бидний тусгаар тогтнолч баталгааж нь бидний өөрсдийн ард түмний хүсэж байгаа дэглэмж ноёрх нь тэгээд өөрсдийнхөө хүслээр өөрсдийнхөө нутаг дэвсгэр дээр ингээ их тух амьдрна гэсэн ийм баталгаа гарч ирдэг. Тэгэхээр зэрэг ер нь бол бид нар чинь маш их энхийг сахигч улсын бодлого явуулж явах хэрэгтэй байдаг. Энхийн сахиг бодлого хэрэгжүүлэнгээ ард түмэндээ бас байнга нээлттэй байлгаж ард түмнээ их эрх мэдэлтэй үлдээх хэрэгтэй байдаг. Хэрвээ бид нар иргэдийнхээ эрх мэдлийг л хумаад байвал цөөхөн хэдхэн хүний гарт эрх мэдэл очдог. Цөөхөн хэдхэн хүний гарт очсон эрх мэдэл дараа нь геополитикт өртөх магадлал маш өндөр. Одоо геополитик өөрчлөлтөнд өртөх магадлал маш өндөр. Харин эрх мэдэл ард түмний гарт аль болохоор их сайн хуваарлагдаж чадна. Төдий ч нэ ард түмнийхээ хүссэн дэглэмээр амьдрах боломжтой. Тэгэхээр зэрэг бид нар ардчлалаа цааш нь олон жил үргэлжлүүлээ гэвэл иргэдэд өгөх эрх мэдэл нэмэгдээд байх хэвээр. Иргэдийн оролцоол нэмэгдээд байх хэвээр. Иргэд бол асар олон зүйл дээр шийдвэр гаргах чадвартай ийм болоод одоо чадахчаад байх хэвээр. Зөв. Тэгвэл Монгол улсын 3 дахь хөршийн бодлого Монгол улсын хөгжил бодитойгоор хэрхэн нөлөөлдөг вэ? За 1911 оноос хойш бол Монгол улсын гадаад бодлого маш идэвхтэй явсан тий. За хамгийн сүүлчийн том жишээ бол ерөнхийлөгч Баттулгын Америкийн нэгдсэн улсад хийсэн альчлаар стратегийн түншлэлтэй болчлоо. Гэтэл Монгол улс аль хэзээ хоёр хөрштөөгөө одоо стратегийн түншлэл болчлоо л да Оростой, Хятадтай, Америктай. Тэгвэл одоо ийм том стратегийн түншлүүдийн гол агуулга нь юу юм бэ? Хэрхэн Монгол улсын хөгжилд бодитойгоор нөлөөлөх юм? Ер нь бол стратегийн түншлэлтэй орон гэдэг бол бүх талаараа харилцахад нээлттэй гэсэн үг. Энэ бол соёлын талаар, улс төр дипломатын талаар, эдийн засгийн талаар, батлан хамгаалах талаар энэ бол бүх төвшөнд бид нар та бүхэнтэй ингээд яг удаан хугацаанд одоо сайн одоо найзын сайн хөршийн харилцаатай байя гэсэн ийм одоо баталгаа шүү дээ. Тэгээд энэ харилцан юм тогтоол гаргана гэдэг бол бие биендээ бол маш дээд хэмжээний дипломат хангалтыг өгч байгаа гэсэн. Тэгэхээр одоо манай Монголын зүгээс энэ стратегийн түншлэлийн гэрээг байгуулсан орнуудтайгаа бид нар идэвхтэй л хамтран ажиллах хэрэгтэй. Бид нар өөрсдөө нэг гэрээ зурчаад идэвхгүй хайчиж болохгүй, идэвхтэй хамтрах хэрэгтэй. Тэгээд идэвхтэй хамтрахтаа бид нар өөртөө бас тодорхой шалгуурт өөрийгөө нийцүүлэх хэрэгтэй. Жишээлбэл бид нар Японтой стратегийн түншлэлийн гэрээтэй шүү дээ. Тэгээ Япон улс бол Монголын бараа бүтээтгүүнийг авъя. Та нараас одоо экспортод хязгаар тавихгүй авъя гэж ингэж дэдэг. Тэгэхэд бид нар тэр эдийн засгийн тэр сайхан хаалга нэгдчихэд байхад тэр Японы стандартыг хангасан бүтээгдэхүүнийхээ сүлжээг одоо энд дээр байгуулж чадахгүй гэдэг гарч байгаа бүтээгдэхүүн маань маш цөөхөн ашиглаж байгаа боломжоо бид нар гаргаад ирсэн боломжоо ашиглаж чадахгүй ингээд бид нар тэр одоо гэрээний биелэлт бол их муутай л байгаад идэг. Европын холбооч гэсэн манай Монгол бас илүү одоо 3 дахь хөршийн бодлогын хүрээнд биднэрт бол маш их боломжийг гаргаж өгдөг. Тэгээд тэр боломжийг нь бид нар дахиад хангаж чаддгүй. Тэгэхээр энэ яагаад бид нар энэ гадны одоо стратегийн түншүүдтэйгээ гаргаж өгöd байгаа боломжийг яагаад бид нар хангаж чадахгүй байна вэ гэдэгтээ бид нар илүү анхаарах юм бол энэ боломжийг бид нар цаашаа хангахын төлөө ажиллах боломжтой болно. Яг л бидний яг юу нь болохгүй байгаа юм. Эрүүл мэндийн стандарт маань болохгүй байгаа мó, бэлчээр маань болохгүй байгаа мó, бидний үйлдвэрийн технологи болохгүй байгаа мó, эсвэл бидний тэр найдваргүй байдалд биднийг унгаагаад байгаа мó тий. Тэрийгээ бол бид нар аяусаа ойлгох хэрэгтэй. Тэгэхээр зэрэг ихэнх одоо сайн хөршүүдтэйгээ ингээд харилцаа ийм шалгуурыг бид нар нийцэхгүй байна гэдгийг ингээд элен толонгүй яриад дотооддоо өөрөө өөрсдөө хөгжүүлэх, өөрсдөө чадахжуулах ажлаа хийгээд эхлэх юм бол гадаад харилцаа бол өөрөө ирэхгүй цэцгэлэл явна. Би таны хэлсэн зүйлтэй 100% санаа нэгдэж байна. Ягаад гэхээр 2015 онд нөгөө тахрын алба гэж байсан шүү дээ.
Дахрын албаныхан Шикаго хотод ирээд одоо Америкийн нэгдсэн улсын Маршалын албатай хамтран ажиллая гэд уулзалт болсон. Тэгээ би тэрүүнд нь өөрөө биеэрээ орчуулгаар орж исэн байхгүй юу. Тэгээ ер нь бол Америкийн тал бол Монгол улсын одоо гэрч хохирогчийг хамгаалах ажилд үнэхээр дэмжиж байна. Та нар зөв тийшээ явж байна. Арчилсан тогтолцоо угаасаа гэрч хохирогчдод хамгаалах тэр хүмүүс сэтгэл зүйн одоо үйлчилгээ үзүүлэх тэр тал дээр маш дэмжлэг үзүүлж исэн. Гэтэл манай талын хүн хамгийн сүүлд хэлэхдээ за ама ирэх жил ингээд сонгол болно. Тэгээд ямар нэг юм болох юм бол тэгээ та нар бас ойлгоорой. Манай ингээд систем айгүй тийм тогтвортой биш байт юм аа гэдгийг надаар харчулж исэн байхгүй. Тэгээ би тэр үед одоо яагаад ингэж хэлж байгаа юм бол таа гэж бодож исэн чинь яг дахрын албыг татан буулгаад тэгээ алга болцсон тийм үү. Тэгээ та бас хүний эрхийн салбарт айгүй олон жил ажиллаж исэн бас гэрч хохирогчийн талын тиймэрхүү салбарт айгүй мэргэжлийн хүн одоо тэр дахрын албын асуудал юу болсон бэ? Тэр ажилтнууд ажиллаж байгаа юу? Энэ одоо Монгол улсад гэрч хохирогчийг хамгаалах асуудал ямархуу шатандаа явж байна? Дахрын албаны хамгийн гол чухал үүрэг бол гэрчийг хамгаалах, хохирогчийг хамгаалах, шүүгчийг хамгаалах. Ийм одоо 3 шүүх эрх мэдлийн шудраг байдлыг хангах ийм 3 чухал субъектыг хамгаалах үүрэгтэй байгууллага байсан. Тэгээд энэ байгууллагыг байгуулахад нь одоо их хурл дээр бол маш их дэмжиж ажиллаж байсан. Байгуулсныхан дараагаар татан буулга оролдлого болгоны эсэргүүцэж үг хэлж тухай үед татан буулгуулахгүй өнгөрөөж исэн. Гэвч энэ бол 2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан засгийн газар одоо яг Ж Эрдэнэ Мартын засгийн газар анх бүтцээ зурхтаа дахрын албыг хасч зураад тэгээд дахрын албыг хасч зураад ингээд дахрын алба бол засаг солигдох мөчөд бол алга болсон. За ингээд дахрын албыг татан буулгасныхаа дараагаар дахрын албаны эрх үүргийг цагдаад шилжүүлсэн. Гэхдээ цагдаа бол мэрэгсэн нөгөө хамгаалах байгууллага биш одоо мөрдөх шалгах байгууллага учраас мөрдөх шалгах чиглэлээр мэрэгчлийн хүмүүс нь илүү их ур чадвартай байдаг. Хамгаалах ур чадвар бол маш муутай байдаг. Тэгээд тэр одоо хамгаалах ажил бол маш муу хийгддэг. Одоо болтор одоо олон гэрч хохирогч нар хамгаалтгүй явж байгаа. За шүүгчийг бол бүрч хамгаалж чадахгүй л явж байгаа. За тэгэхээр энэ нөгөө нэг одоо засаг солигдоод дахрын албыг татан буулгачлаа л да. Тэгэхээр тэр чинь дахрын алба гэхээсээ илүү хүний эрхийн асуудал те гэрч хохирогчийг хамгаалах энэ систем бас байсан байна л да. Тэгэхээр энэ одоо ингээд засаг солигдох тусам энэ системдээ итгэл үнэмшилгүй ингээд байгаад байна уу? Эсвэл энэ одоо бас нөгөө төсвийн асуудал гэдэг юм болоо яг зарим хүмүүсээс сонсож энэ бол төсвийн асуудал биш. Дахрын алба бол тийм төсвийн энэ бол төсвийн асуудал биш. Дахрын алба бол маш их тийм багахан төсвөөр хамгаалт хийдэг байгууллага байсан. Гэхдээ ямар хүмүүс хамгаалтанд ордог вэ гэхээр гэрч хохирогч нар бол гэмт хэрэг болгоны гэрч болгон дахрын алба дээр очиж хамгаалтанд ордог шүү дээ. Ямар гэмт хэргийн гэрч нар дахрын алба дээр очдог вэ гэхээр бүр зохион байгуулалттай гэмт хэргийнх. Эсвэл бүр өндөр албан тушаалтай хүнээс айсан одоо хүн тийм хүмүүс одоо хамгаалт хүсдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг яг өндөр албан тушаал хашдаг хүмүүсийн өөрийнх нь одоо шалгагдж байгаа хэрэг дээр гэрчээр дуудагдсан хүмүүс хамгаалтгүй болох нь албан тушаалтандаа хэрэгтэй байдаг. Тэгэхээр зэрэг би бол энэ дахрын алба татан буулгасныг бол одоо албан тушаалтнууд бас ерөн зохион байгуулалтаар хийчихв гэж би хараад байдаг. Албан тушаалын гэмт хэрэг ч юм уу албан тушаалтантай холбоотой гэмт хэргийн гэрчүүдийг хамгаалтгүй болгох нэг тийм юу байсан болов оролдлого байсан болов гэж би бодоод идэв. Тэгэхээр зэрэг улс төрчид өөрсдөө гэрчийг хамгаалахыг хүсэж байгаа, хохирогчийг хамгаалахыг хүсэж байгаа хүмүүс нь тэр парламентод олон хуульж иж энэ дахрын алба эргэж яг гормороос сэргэх юм билээ. Надад нэг юм асуулт байна. Та нөгөө түрүү шүүгчийг хамгаалах тийм үүрэг байсан гэдэг зүйл дурдсан чинь ерөнхийдөө шүүх одоо их тэнцвэртэй эрх мэдлийн хуваарлалтай үед одоо хүчтэй шүүхийн салаа бол гарцаагүй байх ёстой шүү дээ тийм. Тэгэхээр таныг одоо ингээд ерөнхийлөгчийн асуудлыг зорж байгаа хүний хувьд асуумаар байгаа зүйл бол одоо Монгол улсын хувьд шүүхийн салаа сайжруулах зүйл одоо юу байна? Одоо сүүлд яг миний хувийн одоо иргэний хувьд бол юу их одоо сорилттой санагдсан бэ гэхээр одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөл одоо шүүгч прокурорыг татах боломжтой болсон хууль бол миний хувьд бол их хэрэгэлцээд төрүүлсэн. Тэгээд яг хуу таны хувьд одоо хэрвээ та
Тэ ерөнхийлөгчийн суудлыг зорж байгаа хүний хувьд бол тэр тал дээр ямар байр суурьтай. За би энэ дээр бол яг нөгөө сонголттой холбогдож энэ дээр хариулмааргүй байна. Яг тэгвэл нэгдүгээр сонголттой холбоотой зүйл ярих цаг болоогүй. Зөвхөн би хүний эрхийн одоо хамгаалагчийн хувьд олон жил одоо хохирогч гэрчийг хамгаалж явж исэн, биечлэн бүр гэртээ хүртэл хамгаалж явж исэн хүний хувьд хэлэхэд шүүгч нар бол ер нь хараат бус байхгүй яг одоо сүүлийн үед улс төрөөс их хамаардаг болчиход байна. Энэ бол одоо Монголд нөгөө иргэний нийгэм төлөвшөх, шударгаас төлөвшөх, ардсан нийгэм бэхжихэд бол маш садаатай. Яг бол ардсан нийгмийн буруу зөвийг яг эцэст нь шүүхтэр л ялгаж салгадаг учраас хэрвээ шүүхэн л зөв буруугаар зөв ялгаж чадхаа болчих юм бол энэ нийгэмд ардсан тогтолцоо бэхжихгүй, иргэний хүч нь бэхжиж чадахгүй ингэж их ажил үүсэх гэдэг байдаг л да. Тэгэхэд би бол яг чамтай санал нэг байна. Надад бол шүүхтэр гарсан хамгийн том ухралт бол шүүгчийг прокурорыг ямар хэрэг дээр яаж ажиллахыг үндэсний аюулгүй байдлын зөвлөл зааж чиглүүлж эхэлсэн нь бол сүүлийн 30 жил байгаагүй том ухралт байсан. Энэ бол муухай том ухралт байсан. Энэ улс төрийн чиглэлтэйгээр одоо шүүх ажиллагаа явагддаг зүйл чинь 1937 онд онцгой бүрийн эрхт комисс гэдэг 3 хүнтэй комисс дээр байсан зүйл байхгүй юу? Тэгэхээр үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол сүүлийн жилүүдэд онцгой бүрийн эрхт комисс шиг ажилласан. Тийм учраас энэ бол ардсан нийгэмд бол байж болохгүй тогтолцоо. Тийм учраас сая парламент харин шүүхийн тухай цоошин хууль гаргалаа. Тэгээд шүүхийн шинэ хуулиар бол одоо яг энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр шүүгч нарын асуудлыг шийддгийг бол болиулж байна. Хэрэг рүү ордгийг бол болиулж байна хуулиар. Тэгэхээр энэ бол харин сая дэвшил боллоо. За яаж дэвшил гарваа гэхээр ер нь бол маш олон хүний эрхийг зөрчсөний дараа л ийм дэвшил гарч ирлээ. Монгол улсад урд нь байна шүү дээ тий. Одоо эрүүгийн хууль одоо ганцхан эрүүгийн хуулийн дээр ярихад эрүүгийн хуулийн дээр Монгол хүний нэг эрх нь одоо дэлхийн бүх хүний нэг эрх байдгийн адилхан. Дэлхийн аль ч эрүүгийн хуультай оронд хэрвээ танд одоо яллагдаж байх үед чинь хөнгөрүүлэх шалтгаан, хүндрүүлэх шалтгаан гэдэг ингээд хоёр шалтгаан байж хахад эрүүгийн хуулийн дээр бол хөнгөрүүлэх залтыг хэрэглүүлэх тийм эрхтэй байдаг. За тэр нь жишээлбэл юу гэсэн үг юм бэ гэхээр одоо өнөөдөр жишээлбэл би Прус гэдэг машин унаа явж илаа. Буруу талтай өрүүлтэй. Тэгэхээр Прус гэдэг машин буруу талтай өрүүлтэй машиныг өнөөдөр би унаа явж илаа. Миний мөнгөнд өнөөдөр энэ л машин таарч өөр машин би худалдаж авах, джипний худалдаж авах мөнгөгүй. Гэтэл хойдон жил буруу талдаа өрүүлтэй машин унах нь хуулиар хориотой болчихлоо. Гингүүд намайг шийтгэж эхлэе гэж бодъё л та. Тэгэхэд шүүх бол та буруу талдаа өрүүлтэй машиныг бүтэн жил унсан байна гэж шийдэхгүй. Та өнөөдрөөс эхлээд буруу талдаа машин унж болохгүй. Тийм учраас өнөөдөр унсны чинь торгоё гэж хэлэх үү гэдэг ийм сонголт гарч ирж байгаа сте тийм ээ. Тэгэхээр өнөөдөр хууль гарсны дараа унсан ганцхан өдөр дээр би торгуул авах уу? Эсвэл би бүтэн жил унсан дээр торгуул авах уу? Яг энэ үед дэлхийн эрүүгийн одоо хүний эрхийн гол үндсэн норм нь юу гэдэг вэ гэхээр хүндрүүлсэн залтыг буцааж эхлэхгүй л гэдэг ийм зүйл байдгийг. Хүндрүүлсэн эрүүгийн альва нэгэн шийдвэрийг хүндрүүлсэн шийдвэрийг буцаан хэрэглэхгүй байх нь хүний эрхийн үндсэн зарчим байдаг. Тэгэхэд сая одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжүүдээр маш олон хүнд яг сая энэ Прус шиг явдал болоход хүндрүүлсэн залтуудыг буцаан хэрэгэлсэн. Ийм юм ерөөсөн Монголын төвөнд урд нь байгаагүй. За яг хилмигтлийн үед бол байсан. За зүгээр хилмигтлээс хойш үед бол байгаагүй. Тийм хүний эрхийн ухралтууд гарсан. Тэгээ энэ бол сэтгэл түшээсэн үйл явдлууд болж ирсэн л да болгож ирсэн л да. Тэгэхээр зэрэг бид нар шүүх тогтолцоогоо зөв байлгахыг гэвэл хүний эрхийн үндсэн суурь эрхүүдийг эхлээд эдлүүлж явах хэрэгтэй юм. Тэгжээж энэ шүүхийн шийдвэрүүд бол тэгш шудраг гарах юм. Тэгсэн мэтлээ тэр чинь зарим хүмүүст болохоор хөнгөрүүлсэн залтыг хэрэгэлцдэг. Зарим хүмүүст болохоор хүслээрээ 1-2 хүнийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн асуудал гэж ингэж онцгойлж ярьж байгаад хүндрүүлсэн залт хэрэглээдсэн баггүй. Сая бол тийм л алдаанууд гарсан. Биднээс бас ингээд бусад зочинтой ярих дээр ер нь энэ 2017 оны шинжилсэн зөрчлийн тухай хуулийн талаар бас жоохон хөндөд байна л да. Одоо ард иргэдэд дарангуулад байна. Facebook дээр, Twitter дээр юм бичихийн тулд заавал хэн бичих шалгана л гэн. Тэгээд энэ хуулинд
одоо ямархуу хуулийн цаорхоо гарчаад ингээд иргэдэд дарамтлаад байгаа юм. Үнэхээр ингээд иргэдэд дарамтлаад байгаа юм уу? Энэ хууль үнэхээр цагтаа хуулийн хүчний байгууллагуудад илүү эрх өгөөд байгаа юм болов уу? Та энэ дээр юу гэж бодож байна? За нэг хуулинд нэг тэгш одоо манай Монгол улсын үндсэн хуулинд ерөөсөө бид нэг тэгш байдал гэж нэг маш том үг байдгийг. Ер нь бол тэгш хуулийг бол тэгш байдал одоо төр эргэн хоёр хуулийн өмнө тэгш хэрэгтэй гэдэг чинь хүн болгонд хуулийн өмнө тэгш хэрэгтэй гэдэг ийм суур ойлголтууд байдаг л та. Тэр хүн болгон хуулийн өмнө тэгш хэрэгтэй гэдэг маань юугаар хангагддаг юм бэ гэхээр альва хүний талаар гомдол ингээд шүүхтэр очиход одоо тэр нь оюун гэрлээс очиж гэнэ үү, болроос очиж гэнэ үү гэдгээс үл хамааран шүүх тэрэг хүлээж авч шалгах, тэгш хоёулангийн шалгах хэрэгтэй. Энэ эрхийг хэлж байгаа. Гэтэл манайх одоо сая яаж одоо энэ Facebook дээр алдаа гаргасан бэ гэхээр шүүх дээр тэрийг одоо альва нэгэн иргэний гомдол одоо Facebook дээр нэгнийгээ бичлсэн тухай иргэний гомдол шүүх дээр очиагүй байхад цагдаагийн дэргэд мэдээллийг цензурддаг байгууллага байгуулсан байхгүй юу? Цагдаагийн дэргэд мэдээллийн цензурын байгууллага байгуулад тэр цензурын байгууллага нь хүнийг одоо цагдаагийн санаачлагаар одоо зөрчлийн хэрэг үүсгэж болгодог болгоцсон. Тэгэхээр энэ юу гэсэн үг бэ гэхээр цагдаа энэ хуулийг бол Монгол улсын 2 сая Facebook хэрэглэгч нарт яг ижил тэнцүү хэрэглэнэ гэсэн үг биш. Хангагдахгүй байгаа тэр ижил тэнцүү хэрэглэнэ. Тэр цагдаа хүснийгээ хэрэгэлт хүссэн хүн дээрээ тэрийг хэрэглэнэ, хүсээгүй хүн дээрээ тэрийг хэрэглэхгүй тэр эрх мэдлийг. Энийг нөгөө хуулийг arbitrary хэрэгжүүлэх гэж яриад байгаа. Одоо хуулийг алаг цог хүссэн хүн дээрээ хэрэгжүүлээд хүсээгүй хүн дээрээ нүдэн ханаад өнгөрөхийг arbitrary гэж үздэг. Тэгэхээр зэрэг аливаа ямиг хуулийг одоо нийтэд нь одоо тэгш хэрэгтэй нийтэд нь нэг хэрэгжүүл эсвэл иргэний гомдлоор одоо хэрэгжүүл хэрвээ иргэний гомдлоор хэрэгжүүлэхгүй нийтэд нь хэрэгжүүлэхгүй мөртлөө 1-2 хүнийг сугалж авч цагдаагийнхаа өөрсдөө сугалж авч хууль хэрэгжүүлээд байвал энэ бол хүний эрхийн зөрчил гэж үздэг. Тэгэхээр зэрэг манайх бол Facebook дээр, Twitter дээр одоо цагдаагийн ажиллаж байгаа тэр системээр бол дээд зэргийн arbitrary одоо байдлаар буюу хүнийг сугалж авч хууль хэрэгжүүлэх гэдэг ийм одоо хүний эрхийг зөрчсөн хэлбэр одоо практик болчиход байна. Тэгэхээр зэрэг ингэж бол бид нар болохгүй. Тийм учраас одоо бид нар ямар зарчимдаа буцаад орох хэрэгтэй вэ гэхээр ялангуяа энэ хянахын аргагүй 2 сая хүний бичиж байгаа энэ хянахын аргагүй олон контентийг алийг гэж хянах уу? Зүгээр гомдол гаргасан хүнийх нь асуудлыг шүүхтэр хэлцээ гэдэг тэр сонгодог зарчим руу явах хэрэгтэй юм л та. За та одоо ерөнхийлөгчийн сонгуульд горилж байгаа хүний хувьд асууж байна л да. Та одоо байгаа ерөнхийлөгч Алтмаагийн Батулгын хийсэн зөв шийдвэрүүдийг юу гэж боддог вэ? Мөн бас ямар буруу шийдвэрүүд гаргасан гэж боддог вэ? Ерөнхийлөгч авах цаандаа. За би харин дөнгөж түрүүхэн хэлсэн шүү дээ. Би ерөнхийлөгчийн сонгуульд горилгчийн хувьд юу ч хариулмааргүй байна гэд. Яг тэгвэл энэ асуудлаар ярих цаг бол надад олдно. Тэгэхээр тэр ярих цаг үед нь л ярив. Яг өнөөдөр бол энэ талаар би ярих боломжгүй байна. За тэгвэл түрүү нөгөө гадаад харилцааны бодлого ярьж байхад жоохон сэдвээсээ хазаачлаа нэг асуулт байсан. Хүмүүс тэр тусмаа одоо улс төрчид маань хоорондоо энэ Шанхай хамтын ажиллагааны байгууллагт эсэх эсгүүд талаар их маргалддаг. Тэгээ биднээс 2004 оноос хойш ажиглагчийн байр суурьтай байгаа. Энэ байгууллага дээр одоо эсэх эсгүүдээр таны байр суурь юу байдаг вэ? Би бол ажиглагчийн байр суурийг ажиглалтаа сайн хийж дуустраа бол хадгалах хэрэгтэй гэж боддог. Яг тэгвэл ажиглалтыг бол их олон талаас хийх хэрэгтэй. Энэ байгууллагаас ямар хатуу үүрэг хүлээлгэх вэ гэдэг л бол хамгийн бидний эрх ашигт хамгийн ойрхон нөхцөл шүү дээ. Тэгэхээр зэрэг хэд хатуу үүргийг одоо бидний биелүүлж чадахгүй хатуу үүргийг хүлээлгэжвэл бид нар дараа нь ямар санкцанд орох вэ? Энэ л одоо манай Монголын одоо хамгийн том ажиглалт шүү дээ. Тэгэхээр зэрэг шинэ байгууллага дотор яагаад ажиглалт нэлээд удаан байх ёстой гэж үздэг вэ гэхээр ямарваа нэгэн улс нь ямарваа нэгэн алдаа гаргаад ямарваа нэгэн амлалтаа биелүүлж чадахгүй бол энэ байгууллагын одоо гишүүн орнууд бусдтай ямар арга хэмжээ авдгийг бэ тэрийг харах хэрэгтэй. Тэгээ тэр арга хэмжээг бид даахгүй юу те. Энэ бол нэлээд цаг хугацаа орох ажиглалт шаарддаг ажиллах. Тэгэхээр зэрэг сайн одоо удаан хугацааны туршлагатай байгууллагад бол бидний хэлсэхэд түүхийг уншиж байгаа л эсэж штэ. Жишээлбэл
Одоо бид нар чинь нэгдсэн үндэсний байгууллагыг мэдж байна. Нэгдсэн үндэсний байгууллага бие биендээ юун дээр хориг тавьдгүү, конвенцаа яаж баталдаггүй, батлсан конвенцаа яавал хэрэгжүүлдэггүй, хэрэгжлэн дээр эдгээр ямар механизм хэрэгэлдэггүй гэдэг түүхийг бид нар мэдж штэ. Тэгэхээр маш их ингээд ил тод түүхтэй байгууллагад ийсэх бол харьцангуй одоо шийдвэр гаргах нь хурдтай байдаг. Тэгээд түүх сайн үүсээгүй, ялангуяа түүх үүсэх дотор зөрчлийн түүх их чухал. Одоо улс орнуудын хоорондын зөрчлийн түүх, хоорондоо баталсан бичиг баримтынхын гэрээний одоо биелэлт ба зөрчлийн түүх гэдэг ингээд түүх үүсээгүй байгаа зүйл дээр бол ажиглаад явж явах нь одоохондоо биднэрт илүү ээлтэй гэж бодож байна. Зөв. За танаас цаг үеийн мэдээллээс бас ганц хоёр зүйл асууя гэж бодож байна. За засгийн газар дахиад огцорчлоо. Та бас улсын хурлд гишүүн байсан хүнийг энэ огцсон үйл явдлыг юу гэж харж байна вэ? Амархад өгнөлт хийх вэ? Ер нь олонх дангаараа ингээд ирэх барьж штэ. Одоо хоёр сонгуульд дараалан одоо үнэмлэхөө олонхороо ирэх барьж штэ Монгол Ардын нам. Тэгэхээр Монгол Ардын нам үнэмлэхөө олонхороо ирэх барьж байгаа үед бүх хариуцлага хүлээн угаасан. Тэгэхээр зэрэг улсын онцгой комисс дээр сая гарсан алдаа бол бүтэн жил үзэгдсэн алдаа бол засгийн газрыг огцруулах хэмжээний алдаа байсан гэж үзэж байгаа. Ялангуяа зөвхөн гадаадд байгаа монголчуудад татаж авч чадахгүй жил болно гэдэг бол аль эрт маш олон удаа огцруулах хангалттай үндэслэл болсон гэж харж байгаа. Монгол улсын одоо зөвхөн би хүний эрх талаас дахиад ярил л да. Монгол улсын иргэн эх орондоо ирэх хэрэгтэй. Тэр Монгол улсыг ингээ онцгой байдалд байх үед төрийн хийх 2-3 ажил байдаг. Номер 1 төрийн хийх ажил бол логистик. Иргэдээ яаж татаж авах юм? Ажилгүй болсон хүмүүсийг яаж хооллож унтлах юм? Одоо тийм хүүхдүүдээ яаж сургуульд нь явуулах юм? Сургуулийн логистикийг яаж хийх юм гэдэг ингээд өөрсдийнхөө одоо тушаал шийдвэрээр амьдралын тодорхой хэмнэлийг зогсоосон бол тэр зогсоосон хэмнэлийг яаж нөхөх вэ гэдэг логистикийг хийх ёстой. Тэгэхээр логистикийн ажил гэдэг бол маш том зохион байгуулалтын ажил байдаг. Тэгэхээр зохион байгуулалтын ажил гэдэг бол зохион байгуулагч нар яг удирдагч нар өөрсдөө одоо цаасан дээр бичиж хийдэг юм ажлууд байдаг. Тэгэхээр зэрэг хамгийн гол засгийн газрын хийх ёстой ажил бол логистикийн ажил. Тэгэхээр логистикийн ажлыг муу хийсэн учраас зөвхөн тэрнийхэн төлөө гэхэд аль эрт огцрох нөхцөл болцлыг хангачаад. Тийм учраас би бол нөхрөөсөө харамсахгүй байна. Энэ засгийн газар огцроход харамсаад л яасан сайхан сайд нар яваадаг уу энэ гэдэг хүмүүсийг бол би сайн одоо бусдынхаа зовлон сайн ойлгоогүй байл гэж хэлэх гээд байна л да. Яг зовлон дундуур нь явсан энэ одоо бизнесээ хаалгасан ингээл хүнд байдалд байгаа ингээл засгийн газрын логистикийг хүлээгээл ингээл аргаа бараал байдгаа бараал байж байгаа хүмүүсийн өмнөөс бодоход бол энэ засгийн газар бол аль эрт огцорсон байх ёстой засгийн газар л гэж хараад байгаа юм л да. Тэгэхээр бол би нэг цочирдохгүй байна. За ерөнхийдөө манай подкастын маань цаг дуусах төгөж байна. Тэгээд биднээс оролцогч болоосан асуудаг нэг асуулт байд юм аа. Тэрний үхээр хэрвээ одоо мэрэгжлээр сонгож амжаагүй хүүхэд сонсч ивэл те ямар мэрэгжил сонгооч гэж та зөвлөх вэ? Ер нь Монголд хэрэгтэй байгаа мэрэгжил юу вэ? Мэрэгжлээ сонгож амжаагүй хүүхдэд хандаж хэлэхэд ер нь өөрийнхөө одоо дуртай сэдвийг эхлээд олох зөвлөгөөг би өгдөг. Гэхдээ дуртай сэдвээ одоо зөвл яавал би амжилтанд хүрэх энэ гэсэн номноос бол олж болохгүй. Дуртай сэдвийг бол асуудлаас олдох юм аа. Бас шинжлэх ухаанаас олдох юм аа. Тэгэхээр шинжлэх ухааны хичээлүүдтэй их дуртай болоо. Физиктэй дургүй байсан бол дуртай болоход тийм физикийн сонирхолтой дуртай номыг олж унш. Химиэд дуртай болоо. Хим, физик, биолог, математик гэдэг энэ дөрвөн хичээлд дуртай бол эхлээд мэрэгчлээс өмнө энэ дөрвөн хичээлд дуртай болж иж дараа нь ямар мэрэгчлийг зөвшөөрөх гэдэг чинь аяндаа харагдаад эхэлнэ. За тэгээд дээр монгол хүн учраас монгол бичгээ сураа, монгол хэлэндээ маш сайн бай. Бичгийн чадварыг маш хурдан эзэмшээ. Маш гоё юм бичээд эхлэе. Тэгэхээр зэрэг инженерийн болон одоо шинжлэх ухааны суурь боловсралтай бичгийн чадвар өндөртөө хэлтэй устдаад байхад бол одоо дуртай мэрэгчлээ сонгож болно. Та нарын сонголт бол маш их өргөн болно. Тэр өргөн сонголтууд дотроос алиар нь одоо явах юм бол илүү өөрөө их аз жаргалтай байх гэдэг тэрийг сонгох хэрэгтэй. Хүү ер нь аз жаргалтай юм хийгээ явж хахад байхгүйгээс ч мөнгө босгочдөг юм. Өндөр цалинтай ажлыг хаагаад дургүй юм руугаа битээ яв. Харин дуртай зүйлээ бүр нэг шинжлэх ухааны үндэстэй бүр нэг уг моглоор гарна.
бүр нэг дэлхийн хэмжээд сурах гэж тэгж зориг гэж би хүүхдэд зөвлөмөр юм. Манайха байж байгаараа нөгөө 77 Nation подкастын хуудсан дээр нэг сонсогч асуулт танд явуулсан байна. Асууж ганцхан асуулт. За оюут толгой болон офшор бүсийн асуудал тодорхой шийдрээ олж чадахгүй байгаа. Таны оюут толгой дээр одоо асуудаг үзэл бодол чи юу вэ гэж асуусан байна. За би бол өнөөдрийн энэ ковидын нөхцөл байдалд одоо том татвар төлөгч нартай их хайртай болоод байгаа. Манай Монгол улсын одоо эдийн засаг өнөөдөр том татвар төлөгч нар байхгүй байсан бол одоо ямар байх байсан бэ гэд төсөөлөн бодохын аргагүй санагддгийг надад. Тийм учраас би Эрдэнэт оюут толгой одоо ингээл том татвар төлөгч нар байна шүү дээ. Energy resource апо одоо ингээл 5 богд энэ гэл ингээл том татвар төлөгч нар байна шүү дээ. Өдөрт тэрбумаар татвар төлж идэг. Энэ татвар төлөгч нарыгаа бол Монгол улс одоо ад үзэх биш. Одоо тэр хүмүүсийнхээ одоо ажил олгож байгаа тэр контрактуудыг нь илүү чанартай болгохын төлөө ярьж эхлэх цаг болсон гэж бодоод байна. Жишээлбэл оюут толгой дээр хүмүүс зөвхөн тэр ухдаг алтыг ярьдаг. Би болохоор оюут толгойг дагаад ажил хийж байгаа тэр контракт хийж байгаа тэр олон аж ахуйн нэгжүүдийг би олж хардаг л да. Тэгэхээр зэрэг энэ одоо төсөл зогсох юм бол тэр төслөөс авч ажил хийдэг маш олон компаниудын захиалга зогсно, мөнгө зогсно гэл надад тэр нь харагддаг. Тийм учраас би одоо юуг одоо ойлгохоос илүү хүсэж байна вөхөр энэ контракторууд дотор Монгол компаниудын оруулж байгаа тэр нөгөө менежментийн хувь нэмрийг нэмэгдүүлэх талаар анхаармаар санагдаад идэв. Жишээлбэл зөвхөн Монгол компаниуд сав гэж нэг ярьдаг шүү дээ, тийм туслан гүйцэтгэгч бол байгаад байх юм бол одоо орлогын одоо бага хэсгийг одоо Монголын эдийн засаг аавна. Анхнаасаа одоо прайм туслан гүйцэтгэгч гэж ярьдаг л да. Гол туслан гүйцэтгэгч гэж. Гол туслан гүйцэтгэгч нь олон Монгол компани болоод ирэхлээр л энэ одоо орлогын одоо хүртээмж одоо тий одоо баялагын хуваарлтаас нь илүү их авах боломж Монголд бий болдог. Тэгэхээр зэрэг би Монголын компаниуд чадварчж байгаа учраас Монголын мэрэгчлэтнүүд бас энэ оюут толгой гэдэг төслийг дагаж маш их чадварчж байгаа учраас тэр чадварчж байгаа компаниудын авч байгаа контрактууд илүү их байгаасаа, илүү чанартай байгаасаа контрактуудыг авахын тулд тэр жил болгон зарлж байгаа тендерүүд, жил болгон зарлж байгаа энэ одоо сонгон шалгалтуудад Монгол компаниуд илүү их шалгарах нөхцлүүд үүсээсэй л гэж тэгж боддөг юм. За баярлалаа. За тэгэхээр цаг заваа зарцуулан өөрийнхөө үзэл бодлыг бидэнтэй хуваалцсан танд маш их баярлалаа. Тэгээд маш их улс төрчихсөн болохоор зүгээр нэг хөгжилтэй асуултаар нэвтрүүлгээ хаяа. Хэрвээ та Баасан лам байсан бол Синдмаг бэр бууж очих байсан уу? За. Би мэдээж Баасан лам байсан бол очих байсан. За. Яг хүсчихсэн хариултаа авчлаа. Баярлалаа танд. Баасан лам үнэхээр надаас арай зориггүй. Тэгээ би бол шууд гоох байсан. За баярлалаа. За баярлалаа. Сонгуулийн ажилтны амжилт төсөө та гаргаж бидэнтэй явсан баярлалаа. Баярлалаа.